сайхан чиний гандах элэгдэх хоёр сартай шөнийн чин чимээнд зангирах цагаан аялгуу намайг ойрхон болгосон. Нутаг усны минь хаяа зүйтэй түмэн нуур тойрмын чин ширхэг чулуу хүртэл намайг хүн болгосон. Азийн тэнгэртэй гэгэм Монгол минь. Оройн үзэгчтэй Гигэ Монгол нэвтрүүлгийн ээлжид дугаар эхлэв. Удаагийн зочноор Гайлийн ерхий газрын сургалтын төвийн багш Заваа Гайлийн улсын байцаагч Отгон Баярах өргөдөө оролцоод байна. Танд энэ оройн мэнд хүргэе. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ оройн чин мэндийг хүргэе. За тэгэхээр Отгон Баттахын хувьд бол одоо Бадарчин 93 явгаа аялал номын одоо эрхлэн гаргагч байгаа. Тэгэхээр энэ одоо Бадарчин 93 аялал болсноос хойш 21 жилийн одоо тохиож байна. Яагаад одоо энэ номыг бичих болсон бэ? Энэ номтой одоо энэ Бадарчин 93 аялалтай ямар сэжмэр холбогдсон бэ гэдэг талаар хоёлаа ярилцлага эхлэв да. Тийм ээ. Одоос 21 жилийн өмнө одоо Сүхбаатарын талбайгаас 3 Монгол банхар нохоогоо дагуулад Оросын холбооны улсын Сибирь нутгийг дамжин Аляскаар ороод Вашингтон мужи улсын одоо Сиэтл хотноо мөнхөд урших бүрслээд одоо цэцэг өргөхөөр ингэж зориулж гарч байсан сайхан мэт санагдаж байна. Одоо нэгэнт одоо 20 жил өнгөрчлөө. Тэгээ одоо энэ аялын бүрэлдэхүүнд ямар усууд орсон гэхээр тухайн үед 60 настай байсан Ичнэрийн Дэмдэг Өчгшин багийн ахлагчаар Монголын Чөтгөндгийн холбооны захирал Бат Зориг өөр дасгалжуулагч багш нь 18 настай Нацаг 8 гэсэн ийм 3 Монгол 3 үеийн төлөөлөлт банхар нохоогоо дагуулад одоо Монгол хүний одоо төсвөр хатуужил одоо явсан болгон газартаа Монгол орноос сурталчлаа банхар нохоогоо сурталчлаа гэсэн сэтгэлийг өөрлөж одоо аялаа хэлжсэн маань түүхтэй юм аа. За энэ аялалд одоо ямар сэжмээр холбоотой вэ гэхээр одоо тэр явган аялд одоо 60 настай одоо өөрийнхөө заргаж амрах сайхан насандаа одоо өөрийнхөө биеийг золиослж тэ одоо Монгол орноос сурталчлагаар ингэж гарч исэн 60 настай энэ хөгшин бол манай хадам аа. Тэгэд одоо одоогоос 8 жилийн өмнө манай ээж хадам ээж одоо намжилж байгаа сайхан байсан. Тэгээ ийм 5 тэмдэглэлийн дэвтэр гаргаж ирээд одоо минийхөө ном бичдэг хүн одоо аав чинь одоо аян замын дагууд ингэж бичиж үлдээсэн одоо ийм 5 цуврал тэмдэглэлийн дэвтэр байдгийг. Энэ аялал одоо чухам ямархан хүнд нөхцөлд яаж үргэлжилсэн энэ талаарх бол одоо манай хойч ирээдүйн залуучууд те эднэрт одоо мэдэхгүй. Тийм учраас одоо энэ залуучуудаа зориулаад мэд одоо ном болохоор бол ингээд ном болгоод бичээрэй гэдэг энэ 5 тэмдэглэлийн дэвтрийг өгөнгүүт би одоо ажлынхаа хажуугаар нэлээд судалж бас 3-4 сар судалсан. Тэгээд энийг ер нь гарах нь зөв юм байна. Одоо нэг л одоо энэ 3 маань одоо Монголын хүн шүү дээ. Тэгээ түүхэн тэмцэлтгэр том үйлдэл байх тийм. Том үйлдэл байдаг хоо. Тэгээд тийм учраас одоо энэ монголчуудынхаа энэ түүхийг одоо сэргээ одоо энэ залуучуудаа ч гэсэн энэ аялал жуулчлалтай тухай ямар хүнд нөхцөлд одоо энэ аялыг хийсэн. Яг өөрсдийнхөө одоо хөлөөр явсан аялал нь бол 10,000 км чи. Яг явгаа аялна. Яг явгаа аялна. Тэгээс одоо бусад тээврийн хэрэгсэл эдрийн хэрэгэлсэн тэр аял одоо тухайлбал тэр хоёр далайн хооронд бол одоо онгоцоор нисэхтэй. Одоо галт тэргээр явах автомашинаар явах эдрийн аялын ингээд ерөөдөө би тооцоолж үзсэн л дээ. Тэгээ нэг 32 мянга хацаа километр явж байгаа. Тэгээ тэрийг одоо би улбаалаад 20 мянган бээр аялсан гэж хэлэх их дуртай. Усан доогоор 20 мянган бээр аялсан гэдэг одоо нөгөө жилвэрний тэрэн шиг одоо тийм ер нь бол 20 мянган бээр явсан юм бэл. Тэгээ эндээс бол яг хоёр өөрсдийнхөө одоо хоёр хөлөөрөө бол өсөө 9875 км гэж байна. Ярдээ. Тэгэхээр энэ 10,000 км л дээ. 10,000 км. Тухайн үед 93 оны одоо арчлал дөнгөж гараад хүн болгон л одоо яаж амьдрах уу гэж одоо өлтөө болгон одоо 8 хийдгээс үед энэ 3 хүн маань ямар ухраас ямар ир зэрэг гаргаж одоо тухайн үед ямар нэгэн компани сурчлах зорилгоор яваг зөвхөн Монгол орноо Монгол хүний одоо тэсэг төвчрийг гайхуулж явсан. Анх одоо ягаад явах болсон тийм шийдвэр одоо юунаас болж байгаа явъя гэж утсан болов мэдээж үрслийг хөшөөнд цэцэг өргөн гэж явсан. Тэгээд зүгээр онгоцоор нисээд очиж цэцэг өргөж болох л байсан. Яагаад гэж явгой аялал явсан юм бол анх хин санаачилсан юм бол тэгээд тухайн үед одоо ямар дэмжлэг үзүүлж явж исэн бол бас тухайн саа дотор нь юу байсан бэл тэр талаар та бас сонирн байж магадгүй та манай үзэгчтэй. Тухайн үед бол
одоо Монголын одоо зодооны урлагийн холбоо гэж байсан. За тухайлбал одоо Монголын житгүүндэгийн холбоо гэхэл одоо Батзөрөг, Аймаглагч гих мэтчлийн юм олон одоо каратагийн тэргээд олон холбоод хоорондоо ярилцаад энэ нөгөө житгүүндэг одоо үндэслэгч одоо энэ Брюслигийн шард цэцэг өргөе ийм аялал хий. Тэгээ Монгол хүнийхээ одоо төвчээрийг бас харуулъя, банхар нохогоо сурталчлая гэсэн тийм зорилтууд тавиад энэ судалгаагаар бол ерөөсөө эхлээд Бадарчин 4 5 гэж ирж ирсэн. 2 банхар нохотой явна гэж яагаад сүүлдээ болоод 3 удаа банхар нэг банхар нохотой гэж ярьж тохирчоод явж идэл одоо тухайн үед яг одоо аян замынхын дагуу одоо аав шиг нь одоо харж үзээд те манай тэр хатамаа бол ерөөсөө унган Англи, Франц, Орос хэлтэй хүн байхгүй юу? Өөрөө эмч хүн. Тэгээд өдөрт бол одоо 15 км гүйдэг. Туудын одоо 9 эхэлсэн үед бол туулын хардсанд ордог. Монгол орнд биеийн тамирын спортын ангаах ухааныг хөгжүүлэхэд 20 жил зүтгэсэн одоо буянтай буурлуудын нэг. Тэгээд манай аавыг судалж үзээд энэ хүн юу тохирох юм байна гэд тэгээд тэд нар өөрсдөө хоорондоо ярилцаад ингээд аяллаа хийгээд тухайн үед одоо тэр Сүхбаатарын талбай дээр чинь мундаг баяр болсон шүү дээ. Тэр гаргаж өгч нэгээд тэгээ бас энэ тухайн зах зээлд монголчуудын сэтгэл санааны дарамтыг ч гэсэн одоо өөрчлөе те. Энэ явган аялаас өмнө манай бас гарын 5 3 гэдэг дэлхийд тойрсон талигач баригдж байгаа ах юм одоо ахалсан одоо гарын 5 3 гэдэг аялал биш шүү дээ. Энэ мэд бүгдээрээ нөлөөлсөн. Дугуйтай аялал тий. Тэгэд одоо зөвхөн чухам яагаад ингээ явган аялах болсон гэхэл гол нь бол ерөөсөн одоо 10-аад мянган жилийн өмнө явсан одоо үг дээдсээ явсан тэр чимээр Америк руу хүрээ. Нөгөөтөөгөр одоо Монгол маханхар одоо Монгол хүний одоо физиологи онцлог гэж байгаа байхгүй юу? 60 настай 34-тэй 18-тай гэдэг чинь яг 3 төлөв байхгүй. Тэгээ тийм аялал бол тухайд дэлхийд байгаагүй. Тэгэл энэ аялалд одоо сэтгэл сулуудаад ингэж гарсан ийм л түүхтэй. Тухайд бол манай монголчууд бол одоо байгаа юмараад бүгдээрээ тусалж ирсэн. Одоо ялангуяа энэ зодооны урлагийн энэ холбоодод их дэмжиж ирсэн. Энийг бол тэгээ тухайн тэр холбоодын сая нөгөө нэг 19 жилийн үеэр бид нар бас ингээд уулзалтайгээд уулзж ирсэн. Бид нар ч гэсэн оролт амьд сэрүүн байгууллагад оролцож ирсэн. Ийм л учиртай түүхтэй. Тухайд энэ 3-ыг одоо энэ гэж 10,000 км одоо энэ дэлхийг бараг тойрон аялах чагт гэр бүлийнх нь хүмүүс ялангуяа 60 настай хүнийг ингэж хол замд явна гэхээр гэр бүлийнх нь хүмүүс бас тэмч таатай байгаагүй л баг. За нөгөө хоёрынхын ч гэсэн бас гэр бүлийнх нь цаг хэцүү байсан үед ингэж амнасаа эрсдэн байж ингэж холын замд туулахыг бас гэр бүлийнх нь тухайд бас дуртай байгаагүй л хатаахтай тийм. Манай хатам ээж маань бол ерөөсөө зөвшөөрөхгүйсэн л да. Нэг үл чинь бол дүнгэж одоо гавьяалын амралтанд гараад одоо амрах гэж байгаа юм ч одоо бас тийм. Тэгтэл одоо ингээ айлд явъя ингээ тгийгээд за энд бас нэг нөлөөлөл байсан бол тухайд одоо манай аав бас нэг хайртай хүн бурхан болоод бас удааг байсан. Тэгэлж Уянбаатар нэг сайхан залуу цэргийн хүн л дээ. Тэгээ бас энэ уутгар гунгаа бас нэг тайлъя те энэ хүн бас өөрөө дотроо маш их олон бясалгаж бодож сэтгэж өөрөө ингэдэг юм баггүй. Тэгээ тийм болохоор бас тэрийн бас ээж өөрөө ажиглаад анзаараад ер нь энэ аялд нь явуулж яасан гэдэг тэгээд дэмжсэн юм байлаа. Нөгөө хоёрын гэр бүлэгч бас ялгаа байхгүй. Тийм байсан хэдий ч одоо өөртөө маш сонирхолтой бүтэц зохион байгуулалтанд ороод ингээл аялсан. Яг 93 оны одоо хэдэн сард яг Сүхбаатарын талбай дээрс хөдөлсөн юм бэ? Яг Сүхбаатарын талбай дээрс хөдлөөл ерөөсөө хойд зүг рүү одоо сэлэнгээр тариад алхах зэрэг үү? Тийм биш. Энэ явахтаа их сонин аялал бий. Тухайд бас нөгөө зураглаач Сумхүү гэж ах бий. Одоо Сумхүү ах бол энд бол маш их хүр гүйцэтгсэн. Өөрөө одоо Сумхүү гэж хувийн телевизтэй байсан. Тэгээд бүх юм унаагаар зүйлжлээд тэгээд зураг мургийг аваад ман 3 удаа эндээс яг Сүхбаатарын талбай дээр ингэж үзүүлэлт тоглолт хийгээл одоо инх тухайд одоо инх таймны гудамж гэж байсан шүү дээ. Одоо тэгээд инх таймны гудамжаар ингэж яваад тэгээд одоо Сүхбаатар аймаг дээр одоо Монгол эрчүүдийн гардаг Алтан овоо бий те. Алтан овоон дээр очиж өөрсдөө химраа сэргээгээд ингээд тэгээд тэндээсээ одоо Сүхбаат Дорнот аймгийн Чопсон хот ороод Чопсонгоос Дорнот аймгийн Улхан майхнаар ингээ цаашаа гарсан. Ийм учиртай. Тэгэл тэндээс ер нь бол алхацсан. Яг маршрутын хувьд бол одоо яг хаагур одоо явж хаагур явсан тэр талаар нь та бас
ярьж 10,000 км хаагуур нь алхах чи. Мэдээж одоо эндээс чинь гараад одоо зүүн Оросын нутгаар зүүн хойдоос л Америк руу явсан гэж л ойлгох гэдэг байгаа шүү дээ. Тий. Энэ аяллаа маршрутыг гаргахад бол ахын нэг 3 сар суусан. Яг аав одоо энэ дээр ингээ өдөр тутам бичээд одоо тухайлбал энэ одоо 8 дугаар сарын 7 дугаар сарын 24-ний өглөө ингээл энд бичсэн. Бид одоо Руслан ингээл тусалсан гэл ийм байна л да. Тэгээ энэ маршрутыг гаргахад бол ханаа яг 3 сар суусан. За яг аяллаа маршрутыг яг товчхон дурдах юм бол Оросын холбооны улсын нутгаар явсан аялал нь бол 2 үе шаттай. Эхний үе шат нь болохоор одоо Якут улсын нийслэл Якутск хот хүртэл аялсан аялал. За хоёр дахь аялал нь болохоор Якутскаас Чукоткин хоогийн одоо хөлийн бомб Порузини гэдэг бомб хот хүрсэн байгаа. За ингэснээр Оросын холбооны улсын нутгаар аялал дууссан. За Америк нэгдсэн улсын нутгаар явах аялал нь болохоор мөн ялгаа авахгүй 2 үе шаттай байсан. Тэгээд Чукоткин одоо Порузини хотоос одоо Берингийн хоолоогоор даваад Аляскийн Нөөм гэж хотод буусан байгаа. Тэгээ Нөөм хотоос Фэрбанкс гээд Аляскийн нэг томоохон хот байдаг. Тэр хот руу нисээд тэндээс Аляскийн одоо Анкораж гэж хот бий. Анкораж хот хүртэл явж аялаад тэгээ тэндээс Сидл орсон. Вашингтон мужи улсын нийслэл. Тэгээ Сидл хотод ирчээд байж хахад нөгөөдөл чинь бас нэлээд тухайд бол тэдний маршрут нь бол тийм байсан байхгүй. Аляск, Канада, Америк нутгаар явах гэсэн тийм байсан. Гэтэл тэр нутгаар явах гэтэл тухайд тэр Канада улсын визэн бүтээгүй нөгөөдгөр одоо тэр одоо өргөн 2 км гаруй тэр өргөн гол мөрөн яаж туулах уу тэгээд намаг балцаг тийм учраас маршрутын өөрчлөлт ороод Вашингтоны Сидл хотоос одоо Америк нэгдсэн улс Мексикийн хэлд оршдог Сан-Диего хот хүртэл ингэж аяллаа хийж дуусгасан ийм сонирхолтой аялал байна. За энэ аялал нь бол ерөөсө 2 өөр орчин, 2 өөр ертөнцид аялж исэн мэт тийм аялал. Тийм тэгэлгүй хэлж исэн манай. Өөрөө би ч ахын ч гэсэн одоо тэмдэглэлийн уншиж байгаа тийм байлаа. Ялангуяа тэр одоо Оросын холбооны улсын нутгаар явхад бол Оросын холбооны улс тэр үчи одоо бид нар чинь Монголд ялгаа авахгүй одоо төвлөрсөн эдийн засаг зах зээл эдийн засаг руу орж исэн одоо ахуй амьдрал нь хэцүү те одоо ажилгүйдэл болцсон одоо ялангуяа тэр Дорн Сибирь ард түмнүүд бол ерөөсөө тэр тэнд амьдарч исэн том хотууд нэзэнгүүрээд одоо Москва ч юм уу Европ Оросын тийм Европ тал руугаа нүүдэл суудлыг эхэлсэн тийм хүнд нөхцөлд тэдэрт хэн тусгасан гэхээр орон нутгийн баг ястан те ялангуяа Якутууд Чукче Орос үндэстнүүд эдгээр бол их тусалж исэн Орос айл одоо Якут айлаар гэр ор явцсан. За Америк нэгдсэн улс болохоор одоо зах зээл өндөр хөгжсөн одоо эдийн засгийн хүчрэх тийм орн шүү дээ. Одоо Оросын Америк нэгдсэн улсын нутгаар явсан аялал нь болохоор ерөөсөө дандаа тэр орон гэргүүцүүдийг хоолж ундалдаг тийм шашны уран төрийн бус байгууллагууд өөр дээр нэмээд одоо Японы сүм хийтэй, Буддагийн сүм хийд, Христ, Протестант одоо тийм сүм хийдэр гэр орон хийгээд ингээ явцсан юм. Их санаа айл. Яг зөв таны хэлдгээр яг нэг 2 өөр ертөнцөөр явжсан. Одоо жишээлбэл одоо Оросын холбооны улсаар явж явах тэр үе чинь яг л нөгөө таны хэлдгээр зах зээлийн нийгэмд орцсон байсан, ороо босгоо байсан. Манай одоо явдаг ус 90-ад оны хэрэг явдагс 8 жил хүртэл хэлдэг ус их дээрэмдэл тонолдог юм биш. Тухайн үед одоо яагаад энэ 3 хүмүүсийг одоо ингээ явгаа Монгол 3 хүн явгаа ил хийж байна гэхээр одоо Оросууд тэр одоо багын яснууд нь яаж хүлээж авч яаж тусалж ийсэн юм бол бас тухайн үед адал явдалтай аим өрсөн зүйлүүд тохиолдол байсан багтаа бас хонохгүй газар чи явгаа илээ явж байгаа хүмүүс чинь бас тий хонохгүй бас хээр гадаа онох майхан тонох тохиолдол их байсан баг. Та яг энэ гар бичмлийг уншиж ийсэн яриаг нь бодит түүнийхэн яриаг түүхийн сонсч ийсэн үеийн үед бол тэр сонирхолтой бас аюултай юм уу тэр түүхээс нь хуучлаач. Тохиолдлууд би их олон байд юм лээ. Тухайд нэг юм сонин тохиолдол гарсан юм л да. Манай гурав гээд нэг голын ирэг дээр суугаад ингээд битүү байгаа шүү дээ. Тайг дотор ингээд нохоогоо хажууд уйцсан бахрыгаа. Тэгээ хоол хийгээ суужсэн чинь яг өндөр 2 м гаруй өндөр одоо биштэй өндөр Орос сахсан болцсон. Орос орд ирдэг байхгүй. За бага тэр алтан
мөнгө одоо бүх мөнгө бууд болгосон байна. За буутай дэрэмч. Тэгээд тэр ингээ хараа байж байгаа тэр өөдөөс нь бууд болгоо харж байгаа тэр айгүй хайжсэн байна л да. Тэнгууд тэр үед одоо манай хаач одоо зар гарсан гэсэн бас л юу штэ. Тэгээд настай намтай тий. Тэгээд одоо монголчуудын ёсонд бол одоо та одоо наашаа суу хоол ид тайвшир гэдэг тэгсэн чинь нөгөө орс нь арай гайгүй тий. Хоол унд тэгээд тэр чинь өөртөө болохоор аян замдаа хэлэхээр одоо өхрийн нэг гуйг борцлоод явсан байгаа байхгүй бас. Тэгээд борцоор хоол ийж идэл нөгөө орс таарлцсан байхгүй. Тэр нь угаасаа нөгөө тийм хулгайч юм байлаа те шонгоос оргоцсон оргодууд байдаг байсан. Тэгээд тайг дотор ч хэцүү шүү. Оргож явж исэн. Тэгээд таарсан юм байна л да. Тэгээд хоорондоо ярьсан чинь нөгөө орсоо дуудаад манай аач өөр орстой. Тэгээд ч орсоо айгуу сайхан яриад те чинь хүн хэлээрээ мал хөлөрөгдөв штэ. Тэгээд яриад нөөдөг чинь суугаад тэгээд хоол унд идээд тэгээд тэр орс ирж гин гэнэ л те. За би бүтэн өдөрцөнгөө та гурав дагаж явсан. Тэгээд та гурав юм явган аялаар ингэж явж байгаа юм уу? Та нарт айгүй аюултай тий бууз хэсэг байхгүй тий. Энэ аюултай үед та гурав ингэж үзсэн би их гайхалтай байна тий. Одоо над чиг юм шоронгийн олон хүнийг бол манай Сибирь нутаг багтаад гэж шүү. Та нар булгаанчтай яваараа гэд 3 ширхэг андаатраа шидж өчгöd тий хоолыг идчихэд тий явсан гэж байгаа. А тэгэнгүүтээ бас тэр асуусан гэж байгаа байхгүй. Энэ банхар нохоогоо өгчих гэсэн чинь нөгөө манай аяллаа нөгөө ахлагч шүү дээ Бат зэрэг. Одоо Монгол нохоо бол ерөөсө шүн унтж байгаа танихгүй нэ хоолыг ингээ хаздаг тий эзнээсээ бусдаг тий ингээ хазаад ингээ алцдаг гэсэн юм хэлсээр байл та тэрнээс дээр орс найс юм шиг байгаа. Бас энэ төр яриаг чинь яагаад энэ гурван нэрээ Монгол банхар одоо Tooth Mastiff-ийг авч явсан бол бас бие хамгаалах зорилгоор уу эсвэл бас нөгөө Монгол нохоо гэдэг утгаар бас дэлхийд танд дахин сурчлах зорилгоор нь авч явсан болов. Тэр бол олон чиглэлтэй байсан багс би ойлгоод байгаа. Банхар нохоогоо бас сурталчилна. А хоёрдугаарт өөрсдөө бол тэр бие хамгаалах зурмаар. Одоо тэр банхар нохоо нь айгу ухаантай шүү дээ. Одоо ингээ шүн ингээ гурлаа ингээ голын ирэг дээр хоолоо хийж орой хоолоо хийж идчихэд одоо ингээ юм гурлаа майхантай шүү дээ. Энд хатамаа энэ манай аа те энэ ч Бат зэрэг энд нацаг нам. За яг орой ингээ унтахад нь банхар нохоо ирээд одоо аавын майхны үүдэнд хондог гэж байгаа. Тэгээ шүн дунд болохоор энэ Бат зэрэг ихтэй. За өглөө нь болохоор нацаг намын үүдэнд. Ингээс нохоо нүрт ингээс манж. Тэгж явсан. А тэгэд Монгол нохоо бол угаасаа энэ төвд одоо Mastiff гэж яриад байгаа шүү дээ. Энэ бол угаасаа одоо Монгол гаралтай. Угаасаа Монгол дөрөв үдтэй. Энэ бол Монгол нохоо яагаад гэвэл одоо энэ ирж байх хэрэгтэй байхгүй юу? Тэгээ монголчуудын одоо энэ бүх явцад одоо энэ нүүдлийн амьдрал зогтсон ийм чадaltaй агууд юм тий үгийн тийм нохоог одоо сурталчилсан ийм том сурталчилгааны хэрэгсэл болсон л доо. А нөгөө төгөөр бас нэг юм сон тохиол байт юм байлаа. Анчтай их уулзсан. Тэр ойр тагд явж байгаа. Тэгээ нэг анчин байж хад тэр чоныг одоо яг нүүрэнд тий чон байсан гэж байгаа байхгүй манай банхар. Тэгэнгүүт нөгөө анчин гэж байгаа байхгүй. Тоо надаас одоо энэ 10 хэд нохоотой л юм байна л да. Угаасаа нүүдэл хийж амьддаг нөгөө тий 10 нохоо гэдэг наад нохоо гэж солих гэсэн чинь солихгүй 10 анчин нохоогоор нэг Монгол банхар солих. Монгол банхар бол анц сургаагүй зүгээр л Монгол банхар шүү дээ тий. Тэгсэн чинь солих гэж байгаа. Солих гэж байгаа байхгүй. Тэгээ аян замын давал их сон тохиолдол их хийлтэй. Одоо нөгөөдөл чинь ингээл хоол ундаа дуусчаад одоо борцол байгаа шүү дээ. Тэгээ тэр Сибирээр явна гэж тэр тосгод бол хоорондоо хязгаартай. Асар том өргөн удам газар нут шүү дээ. Тий. Мотор хүрээ. Тэр хооронд яадаг байсан гэхэл нөгөөдөл чинь өссөн тий. Одоо уух ундаг ч гэсэн хоног 1-2 хоног үргэлжилдэг юм байна л да. Тэр нөгөө банхар нохоо нь явж одоо нохоо малын нөгөө амтны сэг орж ирж нөгөөдөлтөө хоёр ягаа бас хоолдог байсан. Тийм ухаантай. Тэгэл одоо их сонин тохиолдол бас нэг юм байдаг. Баавгаан хавцал гэдэг. Тэр хавцал нь яадаг гэхэлэр ерөөсө 1 км квадрат нутаг гэдэг чинь хаашаа километр те нэг л баагаа байдаг тийм хавцал юм байна л да. За тэр хавцлаар нөгөө гуравч банхрыгаа дагуулад цаана тосгонд буусан чинь цаа тосгоны айл усууд нь гайхчихсан гэж байна. Танаас тэнгис яаж ингэж яваагаараа тэр тий тэгсэн чинь ерөөсөө банхар нохоо нэг л ач. Ерөөс ингээд 3-5 км-ийн цаад чимээ сонсохоор нөгөө банхрынх нь нөгөө усан сөрөг босоод тайл гуцдаг гэж хүн гал. Тэгээ шинэ орой өдөр бол ерөөс ингээд чон моны одоо болох дуу мó энэ хүн сонсогддог гэж байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө энэ банхар нохоогоо маш мундаг сурталчилсан байна.
Их сонин. За энэ дээрээс нэмээд би бас ингэж хэлэх гэсэн юм аа. Одоо яг аавын тэмдэглэлд бол ийм тэмдэглэл байдгийг одоо Москва орчмын Оросууд одоо Сибирийн тайг орчмын Оросууд гэдэг нь хоорондоо ялгаатай юм байна л да. Яагаад гэвэл хот газар төв газрынх нь бол Оросууд бол ерөөсөө ер нь бол бас их нэлээд манцхор шүү дээ. Одоо тий дээрлэх хүн тий. А гэтэл Сибирь нутаг шигээ тэр Сибирь нутагт байгаа Орос амьдардаг Орос ахнаар бол ерөөс тийм биш. Ерөөс эвдрээгүй. Тэгэхээр нөгөө гурав чи ерөнгөл монголоор ирж чинь Монголоос ингээ банкар нохоогоо дагуулад ингээ явж яах гэхэд гайхаад тий. Итгэхгүй. Тэгээд тэр ингээ тосгонд ирж байгаа байхгүй. Тэгээд тосгоныхоо зочид буудалд гэдэг чинь анхны гадаадын зочид ирлээ гэж нөгөө гурав чинь нохоотоо н оруулаад усанд оруулаад хоол үнгүй штэ. Тэгээ явхдаа бүр тэр тосгоных нь одоо дарга марга нь хүртэл одоо өөрсдийнхөө мөнгөөр тий одоо хоол унд авч өгч ингэж явуулдаг гэсэн байна шүү дээ. Тэгээ явахт нь бас хоол ундны мөнгө хүнс өгнө. 3 тушонк ч юм уу тий одоо өвгийн тушонк гих мэтчлэнтэй өндөг Оросын ардтан бол үнэхээр одоо мундаг энэ одоо Сибирийн ардтан бол үнэхээр ялангуяа одоо нөгөө багын яснууд гэж муухайгаар хэлээд тэр хүмүүс чинь жинхэнэ айгүй их тусалж исэн гэж би бас сонсч исэн юм. Тэр хүмүүсийн жинхэнэ хүн чанар гаргаж тусалж исэн байхгүй. Одоо тухайлбал ингээд нэг нутагт явж байгаад ингээд захад ирээл уулздаг байхгүй нэг анчинтай. Тэгээд нэг анчинтай ярангуудаа бид чинь нөгөө монголчууд өөрсдөө хоо амьдралыг яриад одоо Оросын дорн дахны ард түмтэй танилцаад энэ Орос онтой сайхан ингээд анх удаа явж байгаа ингээд эрэнгууд нөгөө нутгийн усууд чинь өөрсдөө заншилтэй тэр чинь агуу арт хүмүүс юм байл шүү дээ. Шашин шүтлэг түүх одоо тэр ингээд яриад сонь түүх домог их юм хоорондоо. Тэгээд тэрнээс нь энэ тэмдэглэлийн төвтөр ингээд цус тэмдэглэгдсэн байт юм лээ. Одоо бидний яриад байдаг якут үндэстэн юм шүү дээ. Якут хэлэнд байна шүү дээ. Айгуу сонин Монгол гаралтай 500 гаруй үг гэдэг гэж. Тий. Язгуур нэг. Тий. А тэрийг яагаад яасан гэхээр одоо якут хотод нөгөө манай аялын гурван маань одоо санхүүгийн асуудлаас болоод тэнд нэг сар гаруй байдаг байхгүй юу. Тэгээ Якутск хотын тэр хотод амьдрахтаа өөрсдөө одоо чадлаар ангисан байна. Тэгээд тэр хооронд байж хооронд бол тэр янз бүрийн эрдэмтнүүдтэй уулзчихтэй. Манай аач өөрөө олон улсын сэтгүүлч. Тэгээ биеийн тамирын спортод одоо Монгол оронд хөгжүүлэхэд одоо 20 жил зүтгэсэн хүн чинь одоо ерөөсөө номын үнэтэй. Ном ингээд хаанд юу ярина. Тэгээд дандаа ном дэвтэр англи Франц хэлний толмойд барай сууцдаг. Тэгээ яг тийм чиглэлээр ингээд нөгөө юмаа цуглуулад ингээд материалууд их цуглуулсан байдаг юм лээ. Тий. Тэгээ тэр Якут хотод байхад бол тэр нэг саахан үндэстэн Руслан гэж нэг залуу их тусалсан байлаа. Тэр би энд хэлэхгүй зулахгүй. Энэ Руслан гэдэг залуу тухайд сааха фильмийн анхны захирал нь байсан. Тэгээ өөрийнхөө хажууд байлгаж баг сар гаруй байлгасан. Ийм саахан сэтгэлтэй Якут үндэстэн байгаа. Тэрнтэй би саяхнаас 2 жилийн өмнөөс одоо холбоо бариад тэрс хоорондоо ярилцаад нэлээд ажиг байгаа. За. За утган баярхаа хоёлоос хэсэг хугацааны дараа бас тий Бадарчин 93 явгаа аялын талаар энэ одоо таны имплэн гаргаж байгаа номныхаа талаар үргэлжлүүлэн хэсэг хугацааны дараа үзэгчтэй өргөе. Сайхан чиний гандах элэгдэх хоёр сартай шөнийн чин чимээнд зангирах цагаан аялгуу намайг ойрхон болгосон. Нутаг усны минь хаяа зүйтэй түмэн нуур тойрмын чин ширхэг чулуу хүртэл намайг хүн болгосон. Азийн тэнгэртэй гэгэм Монгол минь. Гэгэм Монгол нэвтрүүлэг үргэлжлэж байгаа үзэгчтэй энэ удаагийн зочноор Галийн ерөнхий газрын сургалтын төвийн багш Галийн улсын байцаагч Отхон Баярах өргөдөн оролцоод байна. Тэгэхээр бид хоёр бол 93 онд за Монголын одоо 3 үеийн төлөөлөл дэлхийн одоо талыг тойрсон одоо 800 жилийн өмнө одоо Чингисхэнбаатар дэлхийн талыг тойрч исэн шиг одоо Монгол 3 баатар 3 үеийн төлөөлөл одоо Оросын холбооны нутгаар дамжиж Америк төвд орсон энэ аяллаа тухай энэ аяллаа одоо номны тухай ярилцлагаар үргэлжлэж байна. Тэгэхээр энэ 3 хүн маань одоо би бол баатар гэж хэлчихэд бол буруутахгүй бах энэ 3 баатар наснаас 18 настай 30 настай 60 настай 3 хүн явсан гэж байгаа. Мэдээж тус-тустай бас үүрэг оройтой явсан баг. За Дэндугаан хувьд бол бас аюул тохиолдоход бас
дээр нь чин таарлахад өөрийнхөө нас намп те амьдралын ариун туршлагаараа энэ аюулс гитлгсэн. За нөгөө юм бас тусдаа өөрсдийн өрөг оройлтол байсан. За энэ талаар бас уучлаач. Сонирн байх бол үзэж байна. Тэр бол их сонирн байгаа. Нэг сонин яриа одоо Америк нэгдсэн улсын нэг хотод явж байгаа орой нөгөө гурван маань одоо хонох газар байхгүй, карманд ерөөсөө мөнгө байхгүй. Тэгээ нэг юм бааранд орд юм байна л да. Тэгэл бааранд орсон чинь ингээл улсууд ингээл тэг ингээл сайхан бүзэглэл юм бодсон чинь аав чинь өөрөө англи франц хэлтэй англиар ингээл ярьсан байл да. Тэгсэн тэндээс нэг англи нэлээд өндөр залуу яриад ингэж нэ. Тэ монголчууд их мундаг арх уудгийн гэсэн шүү дээ. Одоо та гурвын нэг нь одоо энэ 0.5 грамтай одоо виски унаа. За. За энэ нэг амьсгаагаар ингээ бүгдийг нь уучих юм бол одоо та нарт $100 өглөө гэдэг ингээ $100 энэ тавьсан баг. Тэгсэн чинь л нөгөө бат зэрэг харж байгаа л ерөөсөө 200 грамаар 3 хуваагаал 45 градус нэг шил арх гэсэн үг шүү дээ. 0.5 тий. Тэр вискиг бүгдийг нь уугаал $100 кармалаад нөгөө чинь гараал гэсэн тийм сан түүх юм. За өөр сан түүх гэх юм бол одоо нацаг нам бол үнэхээр би хамгаалах уулгын тэр зодон модон дууд маш сайн. Тэгэл одоо нэг удаа ингээд 3 орс таард юм байна л да. Тэгээд бацаргийг өдөөл орсон. Тэгэхээр бацар гэсэн чил би та нарт үзэхгүй та манай шав нацаг намтай үзгээд. Тэгээ нөгөө 3 орсон бол уншицсан гэж байна. 3 том биетэй. Айгуу том. 18 настай хот. Тийм шүү дээ. Тэгээ гурван ингэ уншаад үсээ бодоо олгоод за асуудал байна уу? Баггүй. Тэгээс ийм л одоо үнэхээр одоо нэг гэрийн 3 шиг үнэхээр сайхан явсан юм. Тэгээ энэ аялын бол балаад одоо тэмдэглэлийн дэвтрээ одоо манай хүүхд залуучууд хойч ирээдүйд бичсэн одоо энэ сайхан аялыг бол бид нар бол залуучууд авч үлдэх ёстой. Манай залуучууд мэдэх ёстой. Их сонин адил явдлаар дүүрэн юм ном би. Тэгээ би ахам энэ номыг бол одоо яг 8 жилийн өмнөөс бичиж эхэлсэн. Одоо би энд үзүүлээ л да. Яг ийм 3 яг энэ шиг ийм 5 бот ном гарах юм. Тэгээ эхний ээлжинд болохоор би эхний нийтүү тэмдэглэл нь болохоор одоо манай өөрөө Адамаа чинь одоо олон улсын сэтгүүлч, спорт эмч хүн тэгээ явсан газар болгондоо спортын чиглэлээр бичсэн өгүүлбэрүүдийн би нэмэгдэхэд юм болгоцсон. За 2 3 дахь батны болохоор энэ Оросын холбооны улсын нутгаар ажилласан аялал юм. За тэрийг одоо санхүүжилтийн их хүндрэлтэй байсан учраас би яг аавын өөрийн гараар бичсэнийг болохоор одоо энэ Домог Бадарчин явган аялын өмнө түүх гэдэг одоо энэ ном гаргасан байхгүй. Тэгээ энэ дээр бол ерөөсөө аавын одоо Оросын холбооны улсын нутгаар явсан аялын өдөр тутмын тэмдэглэл. Энийг яг энэ таны бичсэн номноос чинь өөр одоо энэ Бадарчин 93 аяллаа тухай энэ одоо эмхэтгсэн одоо энэ ном байт юм уу? Энэ ном бол Батцоргийн ахлагчийн хувьд бол тэр Бадарчин 93-ын аялын талаарх нэг гарсан ном байт юм билээ. Гэхдээ тэр бол мэдэхгүй. Би бол Оросын холбооны улсад өөрөө болохоор тэр нэг вебсайтаас би хайгаад байж байгаа тэр Бацаргтай ирсэн ярилцлага тэр ярилцлагын дотор ярьж илээ. 93 95 гэж манайч 2 янз аялал хийсэн шүү дээ. 93 оны аяхан аялал нь болохоор одоо Брюсселийн сар цэцэг өрхөөр явсан гэж ярьдаг. Бидний одоо ярьж байгаа нь аялал. За 95 оныхын аялал болохоор одоо энэ ерөөсөө одоо энэ итгэх Пакистан, Афганистанаар аялсан аялал гэж байдаг байхгүй. Тэгээ өөрөө болохоор тэр Оросын холбооны улсын нутгаар явсан аялын талаар жижигхэн ном гаргаад Оросод одоо хэвлэгдэж байгаа гэж одоогоос нэг 7 жилийн өмнө ярьсан тийм ярилцсан байна лээ. Би тэрийг удааг үзэж олж хараагүй. Яг явган аялалтаа яг аялын яг миний бодож байгаа Монголд бол яг энэ хэмжээний ном бол анхдагцсан л юм. Тэ энэ хүний өвдөөсийн 5 тэмдэглэлийн дэвтрээс нь бол болоод одоо энэ за Америк нэгдсэн улсын нутгаар явсан аяллахын ном материал нь бол ханцуглуулсан л да. Одоо бас тэрний дараа ийм цуврал ийм 2 ном гарах юм. Ерөөсөө энэ аяллыг Америк нэгдсэн улсын нутгараас аялал. Тэгээд яг энэ шиг ийм 5 бат ном гаргачихъя гэж одоо 8 дахь жилдээ ороод явж байгаа. Энэ номыг гаргахад одоо жишээлбэл одоо ном гаргах чинь хамгийн хэцүү юм бол нөгөө санхүүжилт хэвлэхэд одоо санхүүжилт гэдэг. Энэ ном чинь за зөвхөн нэг 3 хүний түүх биш. Монгол хүний одоо ямар их агуу төвчээр эн чинь Монгол улсын түүхэн тэмдэглэж үлдэхэр агуу юм үйл явдал болсон. Энэ номыг яагаад одоо энэ зүгээр сонирхоод асуугаад хөрөнгө мөнгөний үед бол нэг тийм
асуудал тулгарч байна. Энийг ямар нэг наацх нь бол аялал жуулчлалын яам ч юм уу те. Зам тээврийн яамнаас энэ номд санхүүжилтгээ болгоод өөрөө хэдэн төрөв өгөхгүй хам та тэр хүмүүст хандаж үзүү. Бас их сайн санагдаж л да. Янз бүрийн суугаар хүмүүс хөөцөлдөг. Хан өөрийнхөө хажуугаас суугаар хөөцөлдөхөд бол бас хараахан одоо тэр аялал жуулчлал хариуцсан тэм байгууллагад тандаагүй л байна л да. За ерөнхийдөө тэр боломжцоогоор бол ингээл хүн хар гуйж одоо тэгэл яриад энэ аяллыг бол үнэхээр ингэж орхиж болохгүй. Энэ одоо манай хооч үе мэдэх хэвээр. Энэ бол угаасаа таны сая хэлдэг баатар бол баатар л. Домог. Бид нэр аялал нэвтрүүлгийн эхэнд ярьжсэн жилвэрний усан доогоор 2000 бие аялсан. Энэ бол зөгнөл зохиол. Дэлхийг майнер эдийнх ба дэлхийг 80 хоногт тойрсон гэдэг. Энэ бас зөгнөл зохиол. Гэтэл сайхан 93 тийм 20 жилийн өмнө одоо яг энэ одоо зохиолд гардгаас илүүтэйгээр хол цамыг аюултай цамыг ингэж туулсан. Энэ бол ямар ч уран зохиолоос илүүтэйгээр гадны уран зохиолын шүтгээс илүүтэйгээр дотоодын энэ монгол хүний агуу юмыг харуулсан гэдэг талаас нь би хараад байна л да. Энийг одоо тийм хүмүүс одоо яаж харж байгаа юм бод яаж харах хэрэгтэй юм болоо. Одоо хүн гэдэг маань өөрөө бол ертөнцийг үзэх үзэл бодолтой өөрөө бодгаалгүй шүү дээ. За тэр хүний ертөнцийг үзэх үзэл бол өөр. За тэгээд тэр дундаа одоо 3 үеийн төлөөллийн Монгол одоо 60 настай, 34 настай, 18 настай энэ насн дээр байгаа улсууд чинь өөр өөрсдийнхөө ертөнцийг харна. Энэ бүх ертөнцөөрөө одоо Монгол орноо сурталчлаад гадаадын олон тий одоо орноо тэгж Орсын холбооны улс Америк нэгдсэн улсаар явж энэ доторх сэтгэлгээг гаргасан энэ явган аялын талаарх энэ ном бол энэ бол үнэхээр одоо Монголын ард түмний л өмч болох. Одоо монголчуудын л өмч. Тий. За энийг одоо хэн бичсэн, хэн яасан нь бол нэг тийм чухал биш. Чухал биш. Явсан 3 хүн чухал. Явсан 3 хүн чухал. Тэр нь үнэгүй. Энэ аялалд одоо яасан ийсэн тий. Тэгэхээс тэрийг одоо гайлын байгууллага, гайлын ажилтан Отгон баяр бичнэ үү, өөр нэг байгууллаганд доржон бичнэ үү тий. Энэ бол үнэхээр бичдэг үлдэх ёстой дүү. Энэ бол монгол хүний нэг л гайхамшиг байна. Эсвэл гайхамшиг. Монгол бахархал гэж Монгол бахархал гэж яддаг. Энэ бол бид нар монголчуудаар л бахархах ёстой. Тухайн үед одоо 93 онд одоо Америк нэгдсэн улс гэхэд чинь одоо монголчуудыг бол Америкт бол мэдэхгүйсэн шүү дээ. Америк нэгдсэн улс. Гэтэл анхдагчд нь эднэр ихгүй. Ерөөсөө очиод монгол хүн одоо ингээл тэр Атлантын далайн тэр Кардлер Андын нуруу гэж биш үү? Яг тэр Кардлер Андын нурууны дагуу ингээд тэр Атлантын далаа номхон далаа эргийн дагуу явдаг байхгүй нөгөө хүн чинь тэгээд таарлцсан хот тосон болгонд ингээд асууж байгаа байхгүй. Монголчууд явган аялж чинь тэгэхэд гайхт Монгол гэж ямар ус? Ямар ус? Оросын Монгол хятадын Монгол гэж асуудаг. Тэгэхээр эн чинь одоо өнөөдөр Америк нэгдсэн улсад ичнэ монголчууд амьд чинь тий. Тэгээ энэ бүх аяллаа эхлэлийг тавьсан болов гэж би бас дотроо боддتي. 90-ад оноос хойш одоо нийгэм зах зээлч гайгүй болоод ялангуяа арилжааны зорилготой их аяллууд байна л да. За нэг одоо авиа компани ч юм уу те нэг банкны ч юм уу нэг хідэн сэтгүүлчнэр хідэн одоо олонний танил хүмүүс гараал нэг онгоцоор нэг эсвэл усан онгоцоор нэг арал дээр очиод тухайн юмхан хамаг сайхан идж уух юмыг сурчлал яриад байна л. Энэ бол зөвхөн арилжааны зорилготой. Гэтэл тэр хүмүүсийн одоо хийж үзэж байгаа хүн болгон мэддэг. Гэтэл энэ гурвын яг явсан түүхийн талаар одоо видео баримт ч юм уу те тиймэрхүү юм их ховорхон хэсэг богинохон байдаг. Энийг бол та ингээд бичиж яг энэ гурван хүний одоо энд явсан Бат 93 аяллаад нийт таны бодцоор юу н хідэн чирхэг ном тохимол одоо гарах юм төлөвлөгөөтэй байгаа. Таны одоо төлөвлөгөө яг одоо төлөвлөгөөнд одоо саад болж байгаа юм ч юм уу тий яг энийг шийдвэл болох гэдэг нэг бодож байгаа юм бас байх хэрэгтэй. Нийтэд зорж байгаа юм бол зорж байгаа юм бол эхний 3 удаа энэ бол ерөөсөө нэгдүгээр батна. Энэ бол бэлэн болцсон. Энэ бол ерөөсөө хар цагаанаар одоо ямар ч одоо цалингийн зээл аваад би төлөвлөлт хар цагаанаар. Тийм байна. Уг нь бол стандарт нь бол төлөвлөлтөд ингэж төлөвлөсөн. Ингэж. Юусе дэлтэй тий ингээ аяллаа. За энэ нэр мэрийг бас өөрчилж болно л доо. Яг энэ нөгөө номныхын дэлгэцэн дээр нь одоо энэ гар бичмэл, дэндугаан гар бичмэл байна тийм үү? Тийм байна. Тийм байна. Тэгээ автор нь болохоор угаасаа нөгөө аав өөрийн гараар бичиж үлдээсэн тэмдэглэлийн төвчрүүд байгаа учраас хань ингэ сэтгээд хатуу хатстай. Тэгээ гадуураа нэг юм дээлтэй байх хэрэгтэй байхгүй дээлтэй тий. Тэгээ доторх нь ингээ өнгөтэй зураг их орж байгаа байхгүй.
Та энэ аялал маялын талаар юм бичнэдэг бол мэдээж зураг. өнгөтөр бол их зүгээр. Ахан дээрэс нь одоо юу нэмэлт хийсэн гэхлээр тухайн улс орны ард түмнүүдийн заншил тий одоо тэр түүхэн юг энэ дээр хэрхэн мэдээлэл тий газар нутгийн хэмжээ тий одоо ямар шашин шүтдэг ямар хэд устай юм тий тэрийг болохоор хан одоо нэмэлт маягаар оруулж гисэн л доо тэр чиглэлээр одоо хүүхд залуучуудын таних мэдхүү 5 зураг ном гэж яригадад одоо 8 жил болж байгаа. Эхний 3 бат нь бол одоо ингээд хизээ самуучтаас шийдэгдлээ хэвлэлээ гэхэд одоо ингээд бэлэгдэхгүйсээ байлаа. Хан өөрөө ном их бэлддэг, хоббитэй ном бичдэг. Хан бас нэг өөрийнхөө мэргэжлийнхаа жилээр 15 6 ном бичсэн байдаг байхгүй. Тэгээ бас нэг туршлагатай тодорхой хэмжээний. Тийм болохоор ийм байна. Ер нь бол санхүүжилт. Одоо тэгээ сүүлд одоо Америк нэгдсэн улсын нутгаар явсан аяллахын хувьд бол одоо нахад нэг 2 жил суугаад бол одоо би бүх материалаа цуглуулсан. Одоо А4 форматаар одоо ингээ хэвлээ тавьсан нэг 2000 гаруй хуудас материал байна. Тэгээ нэг 5-аас нэг 6000 зураг цуглуулсан байгаа. Тухайн орны онцлог. Бид хоёрыг үзэж байгаа үзэгчд зарим нь магадгүй тэгж бодож магадгүй л та. За их олон ном гаргаад олон хувь борлуулаад зарах ашиг сонирхолтой гэж. Би их олон зохиолчтой олон ном бичдэг хүнтэй ярьж хат. Ерөөсө ном бичээд ялангуяа Монголын нөхцөлд ном бичээд ашиг орлого олж баяждаг юм аа. Энэ бол зөвхөн хойч үед үл Монгол хүний оюун ухаан л хойч үед нь үлдэх юм. Ялангуяа энэ одоо 3 хүний баатарлаг ус хойч үед нь үлтгэл юм яаж байгаа. Энэ бол ямар нэгэн ашигын төлөө биш гэдгийг та бас тэрийг бас хайхан юусан анханасаа бодож сэтгэжтэй дотроо олон удаа огтлж тэ нэгтэлж энэ түүхийг ерөөсөө монголчуудын хойч ирээдүйн хүүхд залуучуудад гаргаж явах хэрэгтэй. Тухайд одоо 93 онд 94 онд ирчээд Бацэрэг ахлагч байна шүү дээ. Манай яг Бацэрэг 93 айлын. Тухайд одоо Монгол Улсын засгийн газрын ерөнхий сайд агсан засруугууд дээр орж уулзж ирсэн юм билээ. Одоо энийг ингээд Генсийн номд оруулъя. Одоо 94 оны байдлаар өнөөдөр дэлхий дээр 100000 км алхсан зөвхөн бид гурваа гэд хэлж байхад тухайд одоо аюу гой хүлээж аваад тэгээ нөхцөл байдал ч юм уу ямар юунаас улсын бүм тэгэл тагч болчихсон шүү дээ. Тэрнээс хойш мэдээж энэ рекорд эвдэгдсэн баг тий рекорд эвдэгдсэн. Тухайд бол Генесийн номд бичигдсэн бол аль хэдийн бичигдэх боломжтой. Тийм бас л нэг талын одоо Монгол орноос сурталчилсан юм түүх байхгүй. За хоёлаа буцаад эргээд энэ 3 хүнийхээ тухай энэ 3 баатарч 93 аяллахаа ярианд орё. Яг энэ хүмүүс одоо явж ирчээд яг ямар сэтгэлтэй мэдээж тийм олон мянган километр алхсан 100000 км алхсан 30000 км явж тойрж ирсэн хүмүүс бас нэг ирчээд нэг ондоо юм боддог ондоо юмтай болсон ондоо мэдлэгтэй болсон ертөнцийг үзэл нь өөр болцсон л ирсэн багтаа. Энэ тал дээр танд ямар санагддаг юу гэж хэлж юу гэж ярьж ирсэн юм болоо. Тухайд энэ бол үнэхээр одоо биднийг дээрээс одоо тий гэр бүл одоо бурхан тий байдаг бол одоо бурхан гарч үзээд бидний аян замдаа тэр сайхан сэтгэлд ард түмнүүдийн тусалцаагаар энэ хүнд бэрх аяллыг хийгээд ирлээ. Одоо мэдээж одоо өдөрт 25 эхлээд анх явж байхдаа өдөрт дунджаар одоо аялалтаа зогсохын тулд өдөрт 25 км явж исэн юм лээ. Одоо нөгөө 10 өдөр гээд ачаа үүрчгээд ингээд явж байгаа чинь хүн бас анх удаа аялж байгаа юм чинь өөрөө физиологи онцлог шүү дээ. Тэгээд 25 км алхдаг байсан байгаа. Тэгээд сүүлдээ тэр нэмэгдээд 35-аас болоо 40 болоод энэ дунджаар 40-с 45 км алхаж исэн юм лээ өдөрт. Тэгээд одоо энэ бүх юмд бие бэлдээд хамгийн гоё нь яасан гэхээр очсон газар болгонд тэр гурав маш гоё сайхан хүлээж авч ирсэн. Сэтгэл их өндөр одоо Монгол орноо ямар нэг байдлаар ч гэсэн бид гурав бас сурталчилсан гэсэн сэтгэл их өндөр. 100000 км аялж яхад мэдээж тэр одоо хэдэн мянган хэдэн 100 хэдэн сая хүнтэй л уулзсан. Тэр уулзсан хүн болгонтойгоо одоо Монгол орноос сурчилж ирсэн биз дээ. Энэ бас асар том сурчилгаа шүү дээ. Тухайн үедээ л агуу том сурчилгаа л болсон. Тэг сурчилгаа. Тэгээ ирснээсээ хойш энэ гурван маань энэ аялын талаар бас нэлээд хэдэн нэвтрүүлэг үзэсгэлэн дээр гаргаж ирсэн би сайн сандыг. Тэгээ гаргаад авч явахад тэгэл тэр өндөр настай явсан юм чинь бас мэдээж аян замдаа ядарсан ирээд бас нэг гэр зураа байх одоо эмчилгээ донцлогоо тий одоо тийм гарч ирсэн. Тэгээд тэр аялын тухай сурталчилж байгаа. Тэгээд сүүл би дам сонсгоноо одоо Бацэрэг маань тэр бүх материалаа аваад Америк гарсан сураг байд.
Тэгээ сүүлийн би 5 жил холбогдох гээд манай имэйл хаягаар нь янз бүрээр үзэж чадаагүй. Ямар ч тасан Бацаар бол Америкт амьд мэд гэр бүлтэйгээ тэгээд амьдарч байгаа юм л. Нацаг 8-ын хувьд бол Нацаг 8 маань Монголтой байдаг. Тэгээд манайтай би хаяа холбогддог. Саяны 2 хоногийн өмнө тэр Дубайд явж гин гэсэн баха. Тэгээд мессеж явуулсан байлээ. Тий. Таны одоо ингэж ном бичиж байна. Одоо ингээд Бат 93 аяллаа тухай ингэж ном бичнэ хэрэг яаж хүлээж байгаа? Үнэхээр сайхан хүлээж авсан л да. Тэгээд өөрөө одоо болцоо боломж нь олддог юм уу бид тэр бас тэр хүн өөрөөрөө би өөрөөр ч юм уу тий. Бацар Нацаг 8-ын сая Монгол нохооны тухайны баримт киноны цуврал хийсэн байлээ. Тэр номын бай тэр киноныхоо баярыг бол сайхан хийсэн юм шиг байлээ. Тэр оны өмнө тий 11 сард санаж байна. 2013 оны 11 сар 7-нд байна. Биш 26-нд юм байна. Ялт кинотеатрт хийсэн. Баахан нохооны тухай. За ерөнхийдөө манай нэвтрүүлгийн цаг богинохон уг нь бол энэ 10,000 км аялсан тухай яриул нэг өдөрч байтгаа нилээд өдөр болно л да. Даанч та манай нэвтрүүлгийн цаг богинохон тийм болохоор одоо миний зүгээс асууж амжаагүй ч юм уу эсвэл үзэгчдэд сонирхолтой байж магадгүй зүйлийн талаар тийм эсвэл энэ номныхаа талаар ч юм уу одоо үлдсэн богино хугацааг та одоо нэг ашиглаад сайхан үг хэлнэ үү гэж хүсэж байна. Орос улбооны улсын Сибирь нутгаар явж байхад үндэсний цонх тусалж ирсэн. Америк нэгдсэн улсын нутгаар явхад бол тэр шал өөр аялал шал өөр ертөнц. Тэр чинь дандаа гаднаас одоо цагаацлж ирээд суурьж амьдэрсэн одоо олон үндэстний нэгдэл шүү дээ. Үндэстэн ястны хувьд ярихад тэр уугуул индианчуудаас уулзчихсан сонирхолтой яриа байт юм лээ. Тэр индианчууд нь болохоор одоо бид нар одоо өвгдээц бид нар бол цус нэгтэй гэсэн хэдийч одоо бид нар одоо тэд нар их сонь цифр тоо гаргаж тавьд юм байлээ. Анх одоо энэ европчууд Америк төвд орж ирж байхад одоо энэ индианчууд доод нь 100 сая, дээдл нь 250 сая индианчууд амьдарч байсан гэдэг юм байлээ. Энэ Америк төвд. Тэгээ европчуудыг одоо колончлснаас хойш бол одоо хүн амынх нь ерөөсөө 1% хүрэхгүй одоо хувилдсан байна шүү дээ. Тэгээд тэр индианчууд одоо яаж зовж одоо тэр Америкчууд те тэр европчууд яаж аимшигтай геноцид явж ирсэн. Энэ геноцидын тухай ярьсан яриа. Тэгээ одоо тэр өөрсдөө төрөлх нутгийнхаа одоо нутагтаа амьдрахын төлөө тэд чинь ингэж тэмцэжсэн. Тэр тэмцлийн тухай бас цугс ярьдیں۔ Тэр индианчуудын хувь тавилан бол үнэхээр өстой хэцүү түүхтэй ард хүмүүс юм байна. Тэгээд тэр индианчуудаа ёс заншлаад зарим нэг одоо тухайлбал тэр яриа хөөрөөгөр нь болохоор тэр 2 3 5 6 оохоо биш үү? Хойд тэрийг айл юу гэж нэрлэдэг юм лээ. Одоо хотлоо айл те. Айл Монгол үг байгаа байхгүй. Газар усны олон газар усны нэр ч гэсэн одоо яг язгуураар монгол хэлтэй Монгол одоо нэршилтэй холбогддог гэж ярьдсан мэлээ. Тэгээд тэр тэмдэглэлийн төвчтөнд бий л дээ. Одоо энэ одоо Америкийн нутгаар явсан энэ дээр байл. Тэгээ энийг бол одоо тэр Америк нэгдсэн улсын нутгаар явсан аяллахын 2 бат номыг бичгээд одоо энэ аяллаа дунд одоо тохиолдсон тэр сонь тохиолдлуудыг бас би бас аханаас нэмж бичиж оруулахаар тэр файлд бэлтгэсэн байгаа. Тэ. Индианчуудтай уулзсан тийм сонирхолтой яриа байдаг. Индианчууд гэдэг энэ 3 монгол хүн гээ явж ийн хэр хүн хүлээж авсан гэж. Их сайхан хүлээж авсан байлээ. Тэр итгэл одоо 70 гарцсан тэр нэг эскимос гэж үндэстэн байгаа штэ. Тэр эскимостой ерөөсө машины одоо бензин түгээх газар уулзал тэр эскимос залуу яасан гэсгэлээ нөгөө 3 ч дагуулж чад гэртээ хонуулаад манад өшөө дахиж 3 хонсон ч болно айгуу сайхан тэгж хүлээж авч байгаа байхгүй. Монгол хэр мэдчихээн. Айгуу сайхан хүлээж авсан. Үнэхээр одоо энэ монголчуудынхаа нэр төр эднийг бол манай энэ аяллах бол үнэхээр гаргаж авсан юм лээ. Одоогоос 20 жилийн өмнө одоо монголчуудын сэтгэлд одоо очиг бадрааж монголчуудын тухайн үед эдийн засгийн хямралд орсон сэтгэл санааны тэр их дарамтыг баг болов одоо нэмгэлээ гэсэн сэтгэлээс өвөрлөн одоо Сүхбаатарын талбайгаас 4 сарын 15-нд гарсан энэ игэлхэн 3 монгол хүний одоо энэ түүх энэ ном багтаж байгаа. Энэ 3 маань явсан газар болгондоо Монгол орноос сурталчлах банхар нохоогоос сурталчилж эцсийн бүлэгт одоо 93 оны 11 сарын 26-нд одоо Ситл хотод мөнхөд нойрсох одоо Пүрслэгийн сард цэцэг өргөснөөр энэ аял өндөрлөж байгаа.
Тэгээд одоо эрхэм үзэгч та бүхэнд одоо хэлгээд одоо санхүүжилттэй хувьд л гэж байгаа хэцүү байна да гэж л хэлмээр байна. Одоо өөр одоо юу хэлэх үү? Одоо энэ ном бол гарнаа. Би ийм итгэлтэй байгаа. Одоо энэ номыг гарсан хойно хэдүүл сайхан номын баяр хийгээд ингэж дахин уулзахын ерөөлийг дэвшүүлье. За тэр ирвэл бат туршилт удахгүй бас ном хийгдэн гарна гэж найж байна. Тэгэхээр бидний урилгыг хүлээн авч 40 минутын сонирхолтой яриа өрнөсөнд баярлалаа үзэгчдийг сонирхолтой санагдсан байх. Бидний урилгыг хүлээж авсан баярлалаа. Таны цааш тийм одоо ажил үүсэж чинь өндөрөөс өндөр амжилт хүсье. Баярлалаа. За тэрнээс гадна одоо энэ номыг одоо бас тухайн телевизэн хамт олонд би бас дурсахыг гэж бодож байгаа. Та бүхэн энэ одоо сайн хүлээж авна уу? За түр кадра ячаарай. За ингээд одоо Бадарчин 93 аялын дараах одоо номын нэвтрүүлэгт одоо урьж одоо сэтгэл санаа хуваалцсан танай телевизэн хамт олон дүүнэртэй ажлын өндөр амжилт хүсэж одоо энэ номын дээжийг одоо өгч одоо баяртай байна. За баярлалаа. Номын цагаан буян дэлгэрэх болтугай. Баярлалаа. Харсан бүхэн мөнх биш юм билээ. Дуулаад сэтгэлийн хүч өгсөн. Дуулах тусан чамайгаан тэнсэн. Дуугаар бороо шивдэг наачдан. Дууны сайхан үлддэг билээ. Амьдрал аз жаргалыг надад билгэсэн. Амжиж харин сайхан чиний гандах илэгдэх хоёр сартай шөнийн чин чимээнд зангирах цагаан аялгуу намайг ойрхон болгосон. Нутаг усны минь хаяа зүйтэй түмэн нуур тойрмын чин ширхэг чулуу хүртэл намайг хүн болгосон. Азийн тэнгэртээ гэгэм Монгол минь